За, сайн байцгаана уу. Та бүхэндээ энэхүү татхлын блог үзэх тухайн цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ анхан болон дун шатныхан зориулаад фитнес зааланд цээжний булчин өв тэгш хөгжүүлэх дасгалууд болон анхаарах зөвлөмж. За, хүн болгоны нийтлэг гаргадаг алдааны талаар ярилцахад бэлэн болоод байна. Мэдээж цээжний булчин ялангуяа эрчүүдийн хамгийн дуртай булчин те. Тэгэхээр эрчүүдийн тестостерон даврын хэмжээ их байдаг болохоор цээж нөрөө мөрний булчин ер нь хурдан хөгждөг. Тийм учраас мэдээж цээжний булчин хөгжүүлэхэд 2-3 гол анхаарах зүйл байдаг. Мэдээж нэгдүгээр зорилго байгаа. Тэнгүүтээ цээжний яг аль хэсгийг хөгжүүлэх чинь доцрогдоод байгаа булчингаа нөхөх цээжний дээд хэсэг хоосон уу, голын зайгаа нөхөх чинь үү, суур хөгжүүлэх чинь үү гэдэг бас үндсэн зорилгод байна. Дараагийнх нь болохоор мэдээж цээжний хүчийг нэмж гэнэ үү, цээжний тэсврийг нэмж гэнэ үү, цээжний булчингийн массыг нэмэх чинь үү гэдэг. Өнөөдрийн гол поинтууд ерөөсөө бүгдээрээ цээжний булчин массыг нэмэх тал дээр төлхөө зөвлөгөө өгнө. За тэгээд дасгалын блогтойгоо хамт байцгаагаараа дасгалаа эхлэхээр илүү дэглэмгүй тайлбарлая. Өнөөдөр би баг 60 минутын карди хийсэн байна. Яагаад гэж ихээр өчтөр нилээд нүүрстэй хоол хэрэгэлсэн. Тэгвэл мэдээ цээжний булчин хийхэд бол өөрөө дуртай. Дээр надаас нэг тийм хүнд санагддаг болохоор гайгүй ингээд олон цагийн карди хийчих чинь. Тэрнээс ер нь дасгалын хитрхи урт карди хийх юм бол тухайн өдрийн дасгалаа ер нь жоохон гүйцэтгэл муутай их, чанаргүй хийх, дундаас нь ядрах эрсдэл байдаг болохоор дасгалын өмнө бол нэг 15-20 за дээдлэн 30 минутын алхалт хэрэгтэй шүү. Тэрнээс урт бол дэмий. За тэгээд дасгалаа гэхээр уулзцгаая. За ер нь бол замын ихтэй дэшээ тултал нь босгоод хурдын нэг 4.5 дээдлэн 5-аар явж байна. Инх юм бол цагт нэг ойролцоогоор 600 орчим ккал. Тэгэхээр 700 ккал одоогоор биш таацсан байх шиг байна. Хэрвээ шулуун зам дээр алхах юм бол энэ 2 дахин багасаад 300 орчим болно. За мөн хурдын нэг 10 хувьцаа гүүх юм бол нэг цагт бас яг энтэй адилхан ккалорчдох боломжтой. Тэгэхээр яг нэг цаг завсаргүй гүгээд байх төсвөртэй хүн бол хоорох. Тэгэхээр хамгийн сайн өгчтэй хараг бол замаа өксөр болгоод алхах байдаг. Жишээ нь дунджаар тооцоолоод үзье л да. Би одоо 800 ккалорчтой очлоо тий. Өдөрт алхалтаараа. Тэгээд дээр нь дасгалаараа нэг 500 өдөрт 1200 ккалорчтойгаад ингээд ердийн хоолтоор явах юм бол 1 кг өгчтэй шатаахын тулд ойролцоогоор би 7700 ккалорчтай байх хэвээр. Тэгэхээр 1200 хэмээн ойролцоогоор би нэг 6 хоногийн дараа ер нь бол 1 кг цэврөг хасах боломжтой байна. Тэгээ хоолндоо анхаарахгүйгээр тий зөвхөн карди болон дасгалаа. Эсрэгээр мэдээж дээр нэмээд би хоолтон дээр жоохон анхаарал хэлэх юм бол энэ маань илүү богино хугацаанд тасагдах боломж үүснэ. Дараагийн асуудал болохоор дан карди хийгээд хоолоо ингээд багасгаад явах юм бол хүний жин хасагдана. Ер нь жин хасагдана тийм үү? Хоёрдугаар бид нэр карди хийгээд хоолоо шим дэжэлтэй уургалаг хоолхон сэргийлэх юм бол бидний өөх чадна. Гуравдугаарт карди хийгээд шим дэжэлтэй хооллоод дээрэс нь хүчний дасгал хийх юм бол бид нэр өөхөө хасаад булчингийн массыг нэмэх гэсэн. Тэгэхээр янз янз байх. Тэгэхээр сонголтоо та бүхэн өөрөө бас гарах хэрэгтэй. За тэгээд дасгалаар уулзцгаая. За мэдээж цээжний булчин маань одоо 3 хэсгээс тогтно. Цээжний дээдл, үндсэн, суур. За нэмэлтээр мэдээж бас гол хэсэг байна. Хоосон зай гэж болно те. Ийм 4 хэсэг байгаа. За тэгэхээр хүмүүсийн цээжний хөгжил бүгдээрээ харилцан адилгүй. Зарим хүн дээд хэсэг нь жоохон хоосон байдаг ч юм эсвэл суур багтаа. Эсвэл одоо энэ голын дүүргэлт бас байхгүй байгаа гэдэг. Тэгэхээр эндээс шалтгаалаад ер нь бол өөрийнхөө дутуу хөгжилтэйгээ байгаа булчигаас эхэлж болно. Би бол хвчлэн дандаа налуу шахалтаас эхэлдэг. Хүмүүсээ хвчлэн үндсэн эхэлдэг. Тэгэхээр би дандаа дээдлээ дүүрэх зорилготой байдаг болохоор эндээс эхэлждэг. Хийцгээе нэгээд.
Тэгэхээр бид сандлаагаа зөв тааруулна. Авлаа. Энэ гардаа нэг юм бугууч юм зүүцэн байгаа нь Бали бас амар халуун байна. Тэгээ хөлрөөд байгаа болохоор би бас энэ дээр жоохон алдах гад гулсаад байгаа болохоор тэндээс хамгаалж энийг зүүж. За эндээс гой бүхсөө бүрэн үүсэт гой тавина. Атглаа. Авлаа. 1 2 3 4 заавал ингэх албагүй шүү зөө манайхан хүмүүс ингэ заавал ингэ экстрид идэг тэг шаардлагагүй эндээс авлаа 1 2 3 4 5 одоо жишээ нь энэ бүр доош ингэ буухгүй байгаас харж байна энэ авдихгүй байгаас яг энэ ирүүний доох хавцаа игэмний яс хавцаа ирч тэгээд шахлаа эндээс амсгаа авлаа хэрэгтэй гаргана шахтаа гаргана гэсэн үг. За ингээд энэ дээрээ би чингээ нэмээд явна. Мэдээч хэлж байгаа бас үндсэн зөвлөгөө ихэд бидний эхний анхан болон дуучидныг зориулж байгаа болохоор эхний ээлжинд биднэрт бол хамгийн чухал зүйл угаасаа дагдаг техникийн асуудал маш чухал. Хүндчин гэдэг зүйл ерөөсөө шаардлагагүй. Эхний баг 2-3 сар бол та таслаа бүрэн гүйцэд мэдэрч хийдэг болтлоо, зөв техникээр хийдэг болтлоо ер нь бол хүндчин гэдэг асуудал ерөөсөө байх шаардлагагүй. За өөрийгөө гой сайхан мэдрээд нүдэн аниадчихлоо тий. Яг зөв хийж гинөө. За дараагийн асуудал нь гарын байрлал болон техник асуудлаа буруу хийснээс болж цээж хийх гэтэл магадгүй мөрөнд хөгжөөд байдаг. Эсрэгээр 3 толгойд дүүлэх ачаалаа аваад байдаг. Ингээд биеийн нөгөө бүтцийн хувьд хөгжлийн хувьд өөр болчихдог тийм. Цээж нь үлдчихдэг. Ер нь ингээд амар гой том гартайгаар нэ зарим нь ингээд яг тэр гарандаа, нуруунда тохирсон цээжгүй. Эсвэл зарим хүмүүс хитрхи цээж нь хөгжсөн нуруу мөрөнд байхгүй ч гэдэг юм уу. Тийм учраас цээжийг хийхдээ заавал бид нэр бүх булчинтай одоо хослуулж хийж явах хэвээр. Цээжний араас нуруугаа хийж явах хэвээр. Нуруунаас мөрний дараа хөл тэгээд цээж гэдэг. Альч булчин ер нь орхигдуулж болохгүй. Хүний биеийн үндсэн балансыг хадгалах, биеийн бүтцийг хадгалах хамгийн чухал зүйл бол энэ байдаг. Энэ дээр тэгэхээр та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй гэж миний хувьд зөвлөж байна. За тэгээд зарим тохиолдолд бас хүмүүс хитрхи хүн шахаад одоо хин нэгний дагаад хүн шахаж яадаг. Тэгээд эндээс болоод бэртэж гэмтчихдэг. За тэгээд өөр зөндөө хүн дүнд асуудал гардаг. Тэгэхээр энэ зүйл дээр манайхаа сайн анхаарч цагаараа. Ер нь бол фитнес гэдэг спорт, фитнес гэдэг зүйл бол ер нь хүнээс тууштай байдлыг шаарддаг. Энэ бол зүгээр л амьдралын хэм маяг болох ёстой. Болохоос төрхөн зур нэг сүр сар хийгээл хэсэг хугацаанд гоё болоод орхитог зүйл бол ерөөсөө биш. Тэгээд одоогийн хугацаанд 14 жилдээ төрөлтгөө бодибилдинг фитнес спортоор хичээлж байна. За тэмцээн уралдаанд бол орхоо зогсоогоод нэг сүүлийн 4-5 жил болж байгаа юм. За тэгээд дараагийн цагтаар уулзцгаая. Одоо хоёр дахь оролтод орч. За одоо би яг гоё ярихгүйгээр гоё орё за. Эндээс. Хоба. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 1 2 3 4 5 Хэрэв урдаас харж исэн бол доошо шахахад миний гарын байрлал тэгш хүнс үүсгэж байгаа. Одоо ийм эндээс ийм гадагш байгаа биш. Эсвэл хитрхи ийм ойрхон биш. Яг ингээд доошлоход одоо шуу те шулуун байрлалтай тэгш 90 градусын өнцгийг үүсгэж байгаа хэвээр. Энийг тавхан саараа за. За тэгээ жоохон нэмчи те. Анзаарах юм бол ер нь угаасаа л бүх тасгал дээр одоо хүний 3 зорилго байгаа. Тэсврээ нэмэгч байгаа бол тий мэдээж тоогоо жоохон нэмээд амралтаа жоохон богиносгоод давталтаас багасгачдаг. Орчмаас нэмэгч болохоор яг дунд одоо тоогоо дундаж хэмжээтэй, амралтаа дундаж хэмжээтэй, давталтанд дундаж байдаг.
бүр хүчний тэгээ power бэлтгэл хийж байгаа бол одоо дасгалын тоо бол мэдээж бага, жим бол хүнд, амралтаас удаан байдаг. Тэгэхээр над би бол хвчлэн дандаа энэ блог дээр хвчлэн булчин масс нэмэх талаар булчингаа хөгжүүлэхтэй зүйлийг зааж байгаа. Power-ын хичээл бол би ороогүй. Мөн төсвөр нэмэх бол хичээл бол ороогүй. Яг хуу жижиг булчингууд дээр угаасаа дагаад төсвөрөөс ажиллаж байгаа. Тэрийг тавхансаа анхаараарай. Эй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 За энэ гоё юу айгуу гоё болж 60 бол яг таарч нэ 60-аараа би 12 15 4 орчоо тэгээд үндсэн шахалт руу орлоо. За бидний дараагийн цохол бол одоо цээжний үндсэн шахалт байна. Штангтай үндсэн шахалт. Хүмүүсийн барыг 90% эндээс эхэлдэг. Миний хувьд болохоор хэлсэн те цээжний дээдлээ дутуу хөгжлөд тасч байгаа болохоор налуугаас эхэлсэн. За энд би өөр тохирсон жингээр бас 12-оос 15 шахалтын. За бүгдээ шахацгаая. За мэдээж гоё голлоод барина. Эндээс гараа гоё яг ингэж биш. Тэгээ яг гоё чигт хоёр талаас нь авлаа. Авлаа. Бэлэн байдал хангалаа эндээс. За эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 За ингэ бол тэгээд шууд огцон босохгүй. Хэсэг нэг 10 20 секунд ингээд гой бие гой хэвийн хэмжээд очтол recovery үед ингээд жоохон амарч жагаад тэгээ босч. Анзаарсан бол тэгээд сэж одоо авч байгаа шүү дээ тий. Сэж авлаа гэхэд амсгаа авлаа. Шахлаа. Амсгаа авлаа. Шахлаа. Гарын байрлалаас бас ингээд тэгшүүнцэг үүсгэж байгаа. Ийм хөө байрлал. Ийм хол биш. Бас хитрхи ойрхон бариад эхлэх юм бол бүгдээ одоо 3 лууд начаал өгдөг. За тэгээд дээрээс нь анзаарах юм бол зарим хүмүүс эндээс үрж байгаа нэг хитрхи ингэж бариад ингэж шахаад. Ингэж болохгүй. Хитрхи доор ингэж шахаад ажиллахгүй. Барьж байгаа хэмжээнд яг энэ аймхаа гэдэг шүү дээ. Энэний харалтаа. Эндээс 1 2 ингэж шахаад гэсэн үг. За одоо та хүн дээрээс нь сайн хараад байгаа. Яг эндээс дээрээс харах юм бол гэнхил маань штанг ингэж авлаа. Бүр энэ авчаа ингэж биш. Эсвэл бүр энэ доор биш. Ингээд тохаарж байна. Тэгэхээр яг ингэж жигд голоос авлаа эндээс. Хей. 1 2 3 4 5 6 7 За ингээд ямар ч тоогоо бүтсэн. Хөлийн байрлалыг тагуус харж байгаа. Хөлөө бид нэр хөлний хүчийг хвчлэн өсгөнөөс авдаг одоо хүний хүч. Өсгөнөөсөө гоё сайн мэдрээд өсгөнөөсөө хүчээ гарч ирж төсөөлөд сайн жигээд өгөх юм бол бас дийлэхгүй байгаа жингээ өргөж чадах боломжтой байдаг. Дараагийн асуудал магадгүй ганцаараа хийж байгаа бол энэ түгжээг бас хийх шаардлагагүй. Түгжээ хийчихээр магадгүй бас дарагдлаа гэд мултрахгүй тий та гантилэндээ дарагдах хүн жийгцэн бол бас хэн нэгэн таны дарагдж байгаа байдлыг анзаарахгүй бол амь насанд эрсдэлтэй тэр энэ түгжээг бол хийгээд шаардлагагүй. За тэгээд мэдээж бүр хөнгөн жингээр хийж байгаа тий нэг за нэг 2-5 ч юм 10 хийцэн иймэрхүү байлаа гэж бодъё л доо. Ийм байлаа гэхэд хүмүүсийн нэг гарын тэнцвэр бүх юмаа гоё хангахгүй бол одоо ингэ барьцдаг ч юм уу те. Ингэчих юм бол ингэ тэнцвэр алдагдаад ингэ
Гэт ингээд говьад тэр ингээд хараа. Ингээд эсвэл эсгээр бүр энэ тал ингээд сугардаг те. Ингээд. За тэгээд яг ийм асуудлууд үүсдэг. Тэгэхээр бүгдээрээ эхнээсээ авахдаа яг гоё голоос нь яг гоё мэдэрч зүв аваад тэнгуүтэй хүмүүс ингэчдэг шууд. Одоо шууд одоо эндээс авангуудаа шууд ингэ болгочдөг. Энд чи ихлээд авлаа. Яг гоё жигт хэмжээнд авчирлаа. За ингээд бүхий чинь бэлэн боллоо. Тэрний дараа за ингээд 15 дууслаа зөө. Түнг шууд биеэс болчдөг ингээд. Энэ гантил, энэ штанг чиний гараас салаагүй байгаа тохиолдолд хизээч чи биеэс сулахгүй. Яг төгжсөн чигээрээ гантил тавилаа. Хөрөнгөс тавилаа. Энэ үе чи биеэс сулна. Тэгээд хэсэг ингээд гой тайвшраад 10 секунд орчим байжгаад тэгээ зөлгөө бас. Окей. За бидний 3 дахь дасгал бол цээжний суур хэсэг байна. За энэ дасгалыг бол мэдээж хэвтэй шахалт хийж болно, хэвтэй гантил шахаж болно. За мөн суух сунааж болно. Тэгэхээр энэхүү зааланд одоо уруу шахалт байхгүй болохоор энэ дээр бүгдээрээ суух сунаач. Тэгээд суух сунаалтыг мэдээж анхлан болон дуун шатныхан бас харьцангуй хийж чадахгүй байна. Тэгэхээр эхний удаадаа мэдээж бид чинь сайжрна шүү дээ, тий? Нэг удаа, хоёр удаа, нэг сар болно, 2 сар болно. Эхлээд магадгүй зүүгдэх энэ дээр. Ингээд зүүгдэж сурах хэрэгтэй. За тэгээд боломж өгөө дараа нэг доошч сурах хэрэгтэй. За тэгээд шахалт сурна тийм үү? Тэгээд эхний удаадаа нэг удаа энэ, хоёр удаа энэ. За тэгээд өөрийнхөө хийж чадж байгаа тоогоор нэг 12-аас 15 тоогоор, эсвэл 15-аас 20 тоогоор 4 удаа энэ. За бас сууны барилтыг ойрхон барих юм бол гарын 3 толгой руу хөвчтэй ордог. Тэр энэ бол хол зайтай болохоор яг цээж рүү орно. За бүгдээрээ хийцгээе. За эндээс нэг гой доошлоо. 2 3 4 5 6 7 9 10 11 гол нь маш сайн мэдэрх хэрэгтэй тий 12 13 14 15 за ингээд 4 удаа орж дуусаад тэгээд дараагийн сахал руу орно. Мэдээж суух сунаж чадахгүй бол мэдээж эхний ээлжинд бол танаа фитнес зааланд уруу шахалт өгдөг бол тэн дээрээ штангаар шахах нь эсвэл тэнд гантилээр шахах нь илүү амар шүү. За тэгээд амжилт хүсье. Мөн зарим хүмүүс ингээд идэж штэ хурд ингээд идэж штэ. Ингэх хэрэггүй. Хурд зарим бүр ингээд идэж штэ. Ингэхгүйгээр аль болох гоё мэдрээд ивэл маш гоё оронд. Хөөба ингээд. За тэгээд амжилт хүсье. Бидний дараагийн сул цээжний гантилтай надуу шахалт хийх чинь. Тэгээд штангтай дасгалууд биеийн үндсэн хүчийг нэмдэг бол гантил хэлсэн те биеийн гой галбиг, булчин галбиг засч өгдөг. За нэг хэцээ. Авлаа. За энэ дасгал маань бас давхар мөрний уртал руу эсвэл сайн орж ирдэг. Гарын 3 толгоос ачаалдаг нь. Авлаа. 1 2 3 4 5 6 7 8 9
11 12 анзаарж байгаад би бол өнөөдөр ихвчлэн цээжнийхаа дээд хэсэг рүү ер нь төлхөө анхаарч байна. Тэгээд цээжний дээд хэсэг гой дүүрээд өгөх юм бол одоо жишээ нь ажил сайн харагдахтай ингээд илүү гой харагдж өгдөг дүүрэн. Тэгэхээр энэ булчин бол гоо зөвд бол айгүй давуу талыг олгож байгаа болохоор би ер нь дандаа цээж их болгонд бол цээжний дээд хэсгээс ихвчлэн хийж эхэлдэг. Тэгээд ер нь бас олон жилийн дунджаар ингээд гой дүүрээд ирсэн. Та хүмүүс энийг хэрэгжүүлээд үзээрэй. За бас дөрвөд орно. Авахтаас бүгдээрээс дөрвөө гой төгчээд болгоомжтой те. Эндээс хамлаа. За эндээс те авлаа. Өвдгөн дээр биш. Гоёныхаа булчин дээр тавиараа зэ. Хүмүүс өвдгөн дээр тавьсараад өвдгөний асуудалтай болсон байдаг шүү те. Тэгэхээр гоё руугаа артал руугаа. За эндээс одоо хөргөж өгöd. Тийш өргөлөө. За эндээс бүксийн муршаас бүксөө шиг гүйцэтгэв нааж өгнө. За эндээс 1 2 3 4 6 яа таа доослаа. Гуйнын дээр авлаа. Дэшээ бослоо. За тавихтаас учиртай нуруугаа хотоогоо тий. За ингэсний дараа гоё. Биегаа чөлөөтөө суллаад 50 амраачлна. За тэгээд удахгүй дараагийн цаглаар болцсон. Жохон амраат. За бидний дараагийн цагл бас налуу гантилтэй алдалт байна. Авлаа. 1 2 бүр ингэж доош ингэж болох шаардлагагүй. Ер нь барьж байгаа юм чинь барилаа төвчлээ. 1 2 3 4 5 6 7 За энэ мэтлэнгээрээс 12-оос 15 дугаар 4 удаа хийн. Өнөөдөр анзаарч бол би налуу штангтай шахаад налуу бас гантилтэй шахлаа. Тэгээ налуу гантилтэй аллал илээ. Төлхөө цээжнийхаа дээд хэсэг рүү төлөвч хийж байна. Хэрвээ би өнөөдөр үндсэн шахалтаас ирсэн бол үндсэн одоо хэвтээ шулуун байрлалаас гантил шахаад хэвтэж байгаад шулуун байрлалаас би аллалт хийх байсан. За яг та бүхэнд харуулъя те. Хэрвээ би хэвтээс хийсэн бол үндсэн шахалтаас ирсэн байсан бол одоо жишээ нь энийг хийх болно. Аллаа. Эндээс би үндсэн шахалтаа хийн. За ингээ мэдээж үндсэн шахалт хийчихэд араас нь бас эндээ үндсэн гантилаараа даалт. 1 2 3 ингээд хийчихнэ. За тэгээд цээжний голоос гантил хийж болно гэсэн чинь эндээс 1 2 3 одоо энэ дээрээс нь сайн харуул мэдэгдэн энэ талаас нь бүр энэ талаас нь толгой дээрээс толгойн нөгөө талаас нь бүр тойроод ингэх юм бол илүү сайн цээжний гол руу орж байгаа мэдэх бах те. 1 2 3 За ингэж хийж болно. Тэгээд цээжний дасгал хийж явахтугаас хөссөн өсөөгөө мөрний уртал заримдаа мөр заримдаас гарын 3 дахь ачаал өгдөг.
яг хөө мэдээж дийлэг ачаалал 3-7 мөрлөө гэхээс илүүгээр болж өгөх зөв техник тестнэрээ яг хөө тухайн өдрийн ачааллын яриа дийлэг хувийг зорж байгаа зорилт одоо булчин буюу цээжнийхаа дээдл эсвэл цээжний үндсэн цээжний суурь цээжний гол руу оруулах боломжтой. Тэгэхээр бидний техник бас маш чухал байна. За бас амралт айгуу чухал. Дасгал хооронд нэг минут 30 секундээс 2 минут хэмжээнд амарч явах хэрэгтэй. Окей. За мэдээж цээжний булчин хийж явах давхар 3 дахь булчин ажиллаж байгааг хэлсэн тийм. Тэгэхээр 3 дахь булчин ажиллаж байгаа юм чинь нэг бисэн хэрвээ цээжний булчин хийчээд ядарч багтаа жоохон хүчтэй байгаад тах юм бол бид нэр хослуулад 3 дахь булчин хийвэл илүү одоо ашигтай хурдан хөгжинэ. Цээжтэй 3 толгой, нуруутай 2 толгой, мөртөө 3 толгой, хөлтөө 2 толгой их боломжтой байдаг. За Франц шахалт гэж нэрлэдэг. Эндээс олноо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За энийг 12 15 4 хийчээд 4 дайчээд түүний дараа энийг хийж болдог. Одоо сүнэлт. Одоо жишээ нь бид нэр суух сүнэж чаддаг хүмүүс ялангуяа энийг хийгээд их юм лээ лөө. Ашигтай байна. За биж байгаа шүү дээ өгчээ. Эндээс ингэчээ. Эндээс авлаа. Юм би юм урагшаа биш. Бүксөө айл болохгүй энэ сандалтайгаа налуулаад. 1 2 3 4 5. Энэ урталтаа мэдээж гэнтэл тавиад хөндрүүлж болно. За энийг мэдээж 4 удаа одоо зөгтөөгоор хийчээд араас нь энийг хийж болно. Гэнтэлтэй тийм үү? Авлаа. Эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За энийг мэдээж өөрийнхөө тохирсон тоогоор хийж дуусчаад араас нь гэнтилээс хийж болно. Гэнтилээр нэг гартаатай эндээс 1 2 3 4 5. Самнаа талтай. Эндээс 1 2 3 4 5. За энийг мөн 4 удаа хийчих болно. За үүний араас одоо бидний шийдэж штэ. Эндээс энэ бол нэлээд хүндэсгэл. 1 2 3 хайлах сахахгүйгээр 4 5 6 7 8. За энийг бас өөрийнхөө хэмжээнд 15-аар 4 хийгээд үүний дараа мэдээж одоо ос дарах гэж өгдөө. Ос дарж болно. За яг би тэн дээр ос бас дараад үзүүлчихье. Энэ одоо таслуудаас 2-оос 3-ын сонгоод хийхэд хангалттай. Эсвэл бүр нэг өдөр таны 3 цагийн өнөхөр сул, эсвэл 2 цагийн өнөхөр сул. За тэгээд илүү ярзаалах гэж байгаа бол нэг өдөр зөвхөн гар гаргаж болно. 2 цаг 3 цагийг сетлээд. Гэхдээ ер нь бол гарын объем тойргийг томруулах гэж байгаа бол жижиг бочгууд гэхээс илүү нурууны үндсэн татал, нурууных дасгал дээр төвлөрөх, хөлнийхөө булчин дээр төвлөрөх, цээжний булчин, мөрний булчин дээр төвлөрөх хэрэгтэй. Жижиг булчингууд дээр ингээд итгэхийн олон ачаал давтамжийг нэмээд тахаар ер нь томрох гэхээс илүү ярзаач релефийн тодорхой байдаг. Тэгэхээр ер нь бидний хүсэж байгаа нэг тойргийн хэмжээ бол бага, нарийсаа дулам нарийнхан болох гэдэг. Яг хоо зураг мөргөн дээр гоё илүү хуваагдаад ялгараад гоё харагдаж болно. Яг хувцс нарын цаанаас жоохон турхаа хүч харагддаг. Тэгээд та хүмүүс сонголтоо зүгээрээ. Гарын 3 дахь булчингийн трос дасгалыг энэ хийж харуулъя. Авлаа. Эндээс дэшээ гоёллоо. 1 Боёс хавахгүй шүү за манайхаа эндээс гоё би төгжлээ. 1
2 3 4 5 6 7 8. За ингэж хийж болно. Эсвэл жингээ гой багтаж жагаад нэг гараар хийж болно. Одоо эндээс илүү мэдрийг үл булчингаа мэдрээд барьлаа. 1 2 3 4 5. За ингэж 12-с 15 тоогоор хийчихнэ. Эмэгтэйчүүдийн өмнөхөө засал хийх бол нөр гарын авгаамх гэж ярьдэн шүү дээ, тэ. Тэр хэсэг маань алга болно, гарчин гой нарийнхан болно. За эрчүүдийн хувьд бол мэдээж гарын булчин хөгжөөд илүү гоё бедрум гоё харахтай болох нэ. Амжилт хүсье. За бидний дараагийн цогц бол одоо сэшний гол хэсэг нь төхөөрөмжтэй. Тэгэхээр энэ төхөөрөмж бол та бүхэн энийг ашиглаарай. 1 2 3 4 5 маш яахгүй гарын тайван шүү. За гоё мэдрээд өргөе. 6 7 8 хөлнөөсөө дийлэхгүй хөлнөөсөө жий шүү. Сайн. 9 10 толгоогоо ингээд авахгүй шүү дээ манайхаа. Бие хой гүйцэд хойшоо нааж өгнө. 1 2 3 мижиж. За ингээд энэ чи 12-оос 15, эсвэл 15-аас 20-тойгоор 4 ороод дараагийн цогцолд орцгоо. Тэгээд таслахын орнд мэдээж маш сайн шингэн зүйл ууж явах хэрэгтэй. Бид нэр хөлсөөр бас хамгийн эрдсэн алдж байгаа болохоор шингэнээ гой сайн нөхөд халуун бүлээн шингэн устэй их хэмжээгээр шиг баг багаар уугаад байвал таны жижиг булчгууд илүү сайн ажиллана, илүү хурдан хүн төлж илүү хурдан ядралтаасаа гарна. Одоо цуцгачаар удаан гэсэн үг. Хэдий таны дасгал ингээд бүрэн ус дууссан ч гэсэн те цээжний булчингийн төвчээрийг нэмэгдүүлэх за илүү ингээд давталтыг чанаржуулахыг хүсвэл одоо энэ төхөөрөмжүүд дээр очиод жингийн жоохон хөнгөн тавиад тоог нь жоохон олон тоогоор хийгдэж болдог. За энэ дээр жишээ 1 2 3 4 5 мэдээж хүм болгон одоо остой тороостой аллахад жоохон бэрхшээл өчөж болно шүү дээ, тий. Жоохон техникээ мэдрэхгүй, гар үлөө чангал суулж мэдэхгүй болох юм бол энэ төхөөрөмж бол ер нь бол баг шулуухан давааг амархан байдаг. Эхний мэдээж үндсэн шахалт үндсэн 2-3 цалаа ичээд тэрний дараагийн одоо тасгалууд бол таны одоо жигхэн эрх чөлөөг мэдэрсэн придом тасгалууд авах болно. Юу гэсэн чигээ. За бидний хамгийн сүүлийн тасгал бол одоо тороостой алдлалт байна. Тэгээд хүний булчин бол одоо сунж болон агш хөгждөг. Тэгэхээр өнөөдрийн ажилласан булчингаа мэдээж сунгаад за дээр нь бас булчингаа чанаржуулахын тулд бүгдээрээ алдлалтыг хамгийн сүүлд хийх ёстой. За эндээс мэдээж бэлэн байдал хангалаа. За гарны байдал одоо энэ хэмжээнд үл яг цээж үндсэн хэсэг рүү орчих. Үндсэн лөө 1 2 за эсрэгээр би жоохон гараа дээшлүүлээд өгөх юм бол дээдл хэсэг рүү цээж дээд хэсэг рүү дарж агаар 1 2 за эсрэгээр би эндээс доош авах юм бол цээжний суур хэсэг рүү 1 2 3 за тэгэхээр та бүхэн зөвлөхөд бол ер нь бол үндсэн алт хийх ёстой. За харилцаа 1 2 3
4 5 6 гой цээж сунж ин тэм өн дээр сунлаа дүүргэлээ тансхавлаа сунлаа цагаад энэ дээр бүгдээрээ 4 удаа орно. Би жингийн хөнгөлж байгаадаас та бүхэндээс яг яаж гой орж байгаагаар нас бариад үзүүлээ. Хүн чинь хийчихэр нөгөө нэг тэнцвэр алдагдаад байна. Зарцгаа. Эндээс нэг 2 3 4 5 6 7 8 9 10 За ч хамарч одоо за эндээс хойш татчихлоо 1 2 3 4 5 6 7 8 10 11 12 13 14 15 За тэгээд өнөөдрийн дасгалын блог таамт гэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд блогтой холбоотой санал хүсэлт тэгээ надад өгөх зарим зөвлөгөө авах юм бол харамгүй энэхүү блогон дээр хуваалцаарай. Тэгээд дараагийн блогоор уулзлаа. Түр баяртай. Бүгдэнд нь амжилт хүсье.